За энэ бол сайн аяхан аймгийн Дайчвангийн гушууны аваа гэж ингэж алдартай аваа байсан. Модон аваа. За их эртний үг түүхний сайн мэдэхгүй. 90 барагцаад 1635-36 оны хавьяас л баригдсан болов гэж харагдах шинжтэй харагдаж байгаамаа. Тэгээд одоо давтаа 300 жилийг л ардаа орхисон ийм одоо аваа байна. Тэгээ энийг бас нэг догчуул сэргээж нэг тийм аистайхаа бодогч ийм санаа бол энэ гончгийн тэмэн үлзий гэдэг хүний үр хүүхдүүд бид санаачаад энэ ажлыг ингээ хийх гэж байгаамаа. Тэгээ хийх гэж байгаа нь эхний ээлжиндүүд бид одоо ламнар ховор улсуудын зөвлснөөр энэ ч тэрийн алтан сүлдийг залруулна. Тэрийг бид бурхан гэж ойлгож байгаа. За манай лам ховоргооч одоо бурхан мөн гэж хэлж байгаа. Дараа нь бол энэ овооныг эзэн одоо сахиж байдаг. Сахиус 10 хангал бурханы нэг сам бурхан нэг одоо байрлуулах гэж байгаа. Байгалийнхаа хатан дээр одоо урлаач лам хүмүүс урдаж одоо техникийн татсан гэж хийсэн байгаа. За удаах бурхнууд одоо лусынхаа луан жалбуу гэдэг бурхан ийм бурхныг бас бүтээж урлаж ингэж авчирч байрлуулна гэж бодож байна. Тэгээд дээр үедээ бол одоо энэ бурхтууд үлсэн байсан байгаа юм. Тэгээд хож юмнууд одоо тэгээд цагийн ихээр юм уу тэгээд алга болчихсон ийм байдалтай байж байгаа юм. За өөр нэг зүйл бол энэ ч бид бас сангийн баавар бүтээж за гятар дурсал захиалж хийлгсэн. Өөрснөө доод суур мөрийн манай урлаач баян хонгор нутагтаа хийсэн. Ийм зүйлүүдийг хийгээд тэгээд сүншигт ажлынх нь 18 төрлийн зүйл ордог гэж лам ховргуудад хэлсэн байгаа. Энийг ингэж тэр үгдийг одоо ингээд өөрийнхөө нутаг Улаанбаатар хот гандан дичлийн хийд тэгээд манай зармын аймгийнхаас бүгдийг одоо олж бүтээж авчирч ингэж байрлуулах гэж байгаамаа. За энэ байдлууд иймэрхүү. Тэгээд тэр 18 зүйлүүд одоо сүрхий харахад энгийн мөртлөө их донж утга учиртай жуудагтай тийм зүйлүүд бүтсэн байгаа. Тэгээд тэднийг авчирсан. За ингээд сайхан мөттэйгээд Баян хонгор аймгийн болоод Монголынхаа ард түмэн энэ сайхан байгаль дэлхийн шүтдэг агвах ард түмэн энийг шүтээд ажил амьдралдаа одоо ач тусыг хүртээд их сайхан байгалаа улам хайрлан биднээс хойш улам сайжруулж явна гэдэгт бат итгэлтэй байна. Тэр зэрэг нь бид олон нийтийн хэлж анснаар бол энийг тагийн аваа гэдэг. Яг төвд нэр нь болох тэр лавза гэдэг нэртэй. Тэгээ лавза. Тэр нь бол яг орчуулах дээр бол ер нь бол уулын хяр дээр байгаа аваад гэсэн утгатай үг л дээ. Тэгээд энэ нутгийн энэ аваа нэг манай гушуу нутгийг одоо даасан Ваатарвангийн аваа гэж Ваатарвангийн аваа гэж нэрлэгддэг тийм аваа байгаа. Тэгээ энэ бол одоо маш олон жилийн түүхтэй. Одоо энэ гушуу нутаг баргалд тогтож явахад л энэ авааг бол одоо энд босгосон тийм түүхтэй. Тийм учраас л тэгээд энэ том жижиг ийм хоёр аваа байдаг. Тэгээ энэ нь бол янз янзын тэр аман түүхүүд бол янз янзын түүхүүд нэлээд олон байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол яг биднээс энэ аваа юу яж байгаа болохоор манай гушуу нутгийн нойд хаадыг одоо энийг дахиж үтдэг байсан юм аваа. Одоо бол нойд хаадад өв болмаараа нааша энд дамжигдаж хамгийн сүүлийн хаан Саранзан гом хаан хүртэл одоо энийг банк дахигддаг байсан юм аваа. Тэгээ энэ бол одоо миний мэдхийн 37 оны хилмиглээс хойш бол одоо нуудгаагаар банк одоо гөгчүүлэн өөрснөө ирээд энэ аваа дэлхийг одоо дахиж хайрлж хамгаалж одоо ингэж явсаргаад өдий хөрсөн. Тэгээ одоо болох тэр зэрэг энэ аваан дээр сүүлийн бүлэгт бол яг улс амтан их ирдэг болсон. Тэгээд нөгөө мод нь одоо олон жил болоод одоо жоохон юу яаж байгаа гандаад ингээд цагаараад бас дээгүүр нь бас хадаг янз бүрийн муйх гэж хүн амтан гараад ингээд доошоо ингээд жоохон олон жилийн югаар ингээд суулт өгөөд
Тэгээ одоо тэрнийг маань одоо манай Пөрөвжөв дарга хитнээс одоо сайхан орон нутгийнхаа авааг ингээд сэргээ юудан татъя гэсэн юм санаачлаг гаргаад тэгээд одоо энэ бэлжээ эднээс тэгээд тэрний одоо манай ах トゥ амраг садан бүгдээрээ сайхан ийм санаачлаг гаргаад ирснийг одоо манай орон нутаг бүгд бас энэ сайхан санаа байна эднээсээ дэмжигээд тал талаас оролцож байна. Одоо манай хийдээс чадах ятгаараа тусалж байна. Сумын захиргаа баг байгууллагууд одоо бүгд бас чадах ятгаараа ирчихсэн. Одоо сургааг мод янз бүрийн бэлдээд ингээд тал талаас одоо энэ сайхан аваагаа сэргээх гэж ингэж оролцоож байна. Бидний өнөөдрийн одоо сэргээн засаад дахиж байгаа энэ овоо тахилгын зан үйл. Тэгээ ер нь яагаад энэ овоог тахих болсон бэ гэхээр уул нь бол Бурхан шинд уул овоо тахих энэ зан үйл. Бурхан багшийн үед бол номлоогүй. Гэхдээ одоо Монгол Бурханы шинд дэлгэрэх
үстэй бөөгийн зан үйлээс нь орж ирсэн ийм зан үйлүүд байдаг. Тэгэхээр энэ уул овоо дахих, гал дахихын зан үйлүүд бол хуучин Монголын одоо бөө мөргөлийн зан үйлээс орж ирсэн ийм зан үйл тахилгын зан үйлүүд байдаг. Тэгэхээр бурхны шинтэй хүмүүс яагаад уул овоог дахих хэрэгтэй байдаг вэ гэхээр уул овооны эзэн сахиус энэ савдаг тэргүүтэй тэгэхээр газар дэлхийн эцдүүд бид үргэлжид харилцан хооронд нөхөрлөж харилцан нэг нэгэндээ дэмтэй туршигтай харилцан нэгэндээ одоо тустай оршиж ирсэн. Энэ бол одоо дэлхийн эзэн буюу газар улсын эзэн эдгээрүүдтэй бид сайн нөхрийн ёсоор харьцаж байх хэрэгтэй болдог. Тэр хүний амьдралд одоо өвчин зовлон барцаасаад одоо гарц гэдэг ингээд өчнөө олон зүйлүүд бэрхшээлүүд гарахад эдгээрүүдээс одоо бидний аврын тэтгэл сахин хамгаалах зүйл нь бурхан түүний дараад нь газар улсын эзэнүүд байна гэж бид бол үздэг. Тэр бурхны шинтнүүдийн хувьд бол газар улсын эзэд эдгээрүүдээс аштын авралыг бол гуйлгүй. Аштын аврал буюу одоо биднийг бурхан болгох болоод дараа төрлөд одоо сайн сайханд хүргэх энэ чадал хаана байна вэ гэхээр зөвхөн бурханд байна. Бурханаас одоо биднийг аврын тэтгэл сахин хамгаалах одоо гол зүйл нь бол бурханд байна. Тийм учраас бурхны шинтэй хүмүүс бол одоо газар улсын эздээс биднийг одоо ахуй амьдрал тусалж өгөөч. Өвчин зовлонгүй байхад одоо туслаач. Гарц гарлага тэргүүднээ сахиач. Одоо энэ газар улсын одоо энэ хор борог цагийн хорыг цагт нь буулгаач. Ган зудгүй амраа монголон байлгаач. Одоо газар дэлхийн одоо эцдүүд биднийг одоо энэ хулгай дээрэм аюул осол тэргүүднээс цаг үргэлжид сахиж нөхөр болооч гэж ингэж гуйдаг. Тэрнээс биш аштын аврал буюу дараа төрлийн амар амгаланд хүрэхин арга зам мөрийг бид бурхнаас л одоо гуйдаг. Тэгэхээр та бүхэн одоо газар улсын эзэн эдгээрүүдийн тахилгын зан үйлийн үед бол бидний өвчин зовлонгүй амар амгалан байлгахад бидэнд нөхөр болооч. Одоо энэ цаг усын одоо эндэл өвчин зовлон цаг усын одоо энэ ган зуудын аюул тэргүүднээс одоо биднийг сахиач. Бид та бүхнийг одоо тахиж гинэ. Тахсны хариуд биднийг одоо нөхөр болон зохиогооч гэж ингэж гуйх нь бол илүү зохимжтой. Тэгэхээр яг өнөөдрийн бидний тахиж байгаа энэ овоо бол Дайчин вангийн хошууны хошуу ноёны гол тахилгын овоо. Тэгээ тийм ч учраас одоо энэ тахилгын судар болоод тэгээд энэ одоо өргөлийн зүйлүүд нь одоо гард шуунаас одоо хангар шуунаадаас ахуулаад одоо шар шувуу хүртэлх их олон одоо зүйлүүдийн шувуу, цэргийн зэвсэг, цэргийн хувцас тэргуутан эдгээр зүйлүүдээс одоо тахил өргөж байгаа ийм зүйлүүд харагдаж байна. Тэгэхээр өөр бусад уул хаваануудад бол ийм зүйлүүд ер нь бол баг харагддаггүй. Тэгэхээр ийм байдлаараа бол бас онцлог ялгаатай овоо байна. Тэгэхээр бидний одоо энэ нутаг хошуу одоо Дайчин вангийн хошуу гэд нэрлэдэг. Тэгэхээр Дайчин вангийн хошуу гэдэг нь бол 1700-аад оны одоо ихэнх үеэс одоо тэр Эпүү цэрэн гэдэг одоо дүү цэвдэн жавда хошуу нутаг тасалж өгсөн. Энэ нь бол бидний Дайчин вангийн хошуу үүссэн баг. Тэгэхээр Дайчин вангийн хошуу нутаг үүсээд тэгээ 1737 оноос одоо Панчин хорлон буюу одоо энэ бидний хүрээ хийд үүссэн. Тэр цагаас ахуулаад одоо үргэлжид энэ хошуу нутгийн тахилга бол тасраагүй өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр энэ одоо тасраагүй өнөөдрийг хүрсэн энэ бол одоо бидний өвөг дээдсүүдийн одоо бидний багш дээдсүүдийн одоо ач хавьяагаар энэ тахилга бол одоо хэцүү цаг үедээ ч одоо тасраагүй ирсэн ийм уламжлал. Тэгээ өнөөдөр одоо бид тэр уламжлалыг сэргээгээд дахин одоо энэ овоо юмаа сайхан болгож сэргээгээд ингээд тагж байгаа энэ бол надад үнэхээр сайхан санагдаж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн одоо энэ тахилгын зан үйлээ үргэлжлүүлээд одоо энд өргөдөг тэр хангар шуунуудаас шуунаас ахуулаад шар одоо шувуу хүртэлх элдв одоо зүйлүүдийн одоо бэлэгдэл дүрсүүдийг өргөх энэ уул овооныхаа тахилгандаа тэр одоо сум сэлэм одоо балт цөх тэргүүтэй ингээд элдв олон зүйлүүдийн тэр өргөлийн зүйлүүдийг тэр мод юмар сайхан хийгээд ингээд тахилгын юм дээр авчирж өргөж ивэл энэ яг энэ уншиж байгаа зан үйлдээ ч гэсэн бас чухал хэрэгтэй байна. Тэгээд дээрээс нь одоо элдв одоо дуумал
хон тэргүүтнүүдийн одоо сарлаг тэргүүтнүүдийн дүрс байдлыг ч гэсэн модоорс илээд авчираад өргөх юм бол энэ тахилгынхаа одоо судар зан үйлтэй бас одоо зөгчөд таарна. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг өргөснөөр бидний өвчин зовлон одоо барцсан саадуудыг одоо арилганаа. Энэ бол одоо бидний үргэлжид одоо сахин хамгаалж бидэнд одоо нөхөрлөх нь бол эргэлзээгүй юм аа. Тийм учраас бид бол овондоо одоо газар улсын эзэн тэргүүтэнд одоо хүндэтгэл өргөхүүднээс энэ тахилгын зан үйлүүдийг уншиж дүүрлээ. Одоо тэгээд одоо уул овооны эзэн газар улсын эзэдээс бид одоо хишиг буян гуух одоо дадлаг авах зан үйл одоо уншина. Тэгэхээр энэ дадлаг авах зан үйл дээр одоо та бүхэн хормоогоо тосож суучж агаад хормоогоо одоо болж игэл одоо өвдөг сөхрөөд хормоогоо дэвсэж суужгаад тэгээд одоо энэ газар улсын эзэд одоо баян хангай эзэд тэргүүтэй эдгээрүүд бидэнд одоо эд мал болоод буян хишиг эд одоо таваар алин өөрийн одоо хүссэн зүйлийг бидэнд одоо хор бороо мэт одоо хайрлаачээ. Бидний одоо эд эдтэй ариутлах авьяас чадамжийг бүрдүүлж одоо хайрлаачаа. Бид бүхэнд нөхөр болон одоо нөхөрлөөч гэж ингэж хөөж дадлаг авах нь хэрэгтэй шүү. Дайчонгийн гушууны тагийн хавааг сэргээх ажлыг манай Дагончгийн төвмөнцийн үр садууд ах дүүнэр нутгийн хаан одоо ард түмний зэшиг үений төлөө тэдний удаан жаргаж урт насалж сайхан ажил төрж энэ хамгаалан амьдрахын төлөө санаа сэтгэлээ зориулж энэ ажлыг зохион байгуулж хийлээ. Тэгээд эцэгтээс хойш энэ овоогоон сэргээх ажилд ингээд манай Эрдэнэ зохицын хамт олон засаг дарга манай дугны зүтгэлт сүм дугны зүтгэлтнүүд ингэж ажиллаж ингээд босголоо. За ингээд сэргээгээд овоогоон сэргээгээд янз бүрийн дараа ингээд харахад одоо миний сэтгэл их өндөр байна. Буйны юм болохоор их тэнгэрийн ажил болохоор аяндаа сайхан бүтэж сайхан бэлсэж босож өнди босож сайхан зүсрээтэй болж байна. Энүүд нэг баяртай байна. Тэгээд их баярлаа. Тэгээд манай энэ нутгийн энэ харин уулсус мянган уулсууд харж байгаа гэж бодож байна. Ингээд манай дэлхий газар нутаг минь Монголын ард түмэнд Баян хонгорын хаан ард түмэнд
манай эдэн зогсмын нутгийн ард түмэнд нөхөрлөл буян гişээ хайрлаж ивэн битгэж байх болтугай. Ариун их дэлхийдээ биш юм шигтээ. Ишэлчээдэг энэ тагийн хаваг тойрсон их уусуудаа би нэг зэ төгсдөрдъя. За ингээд идэхээс баруун талаас хөшиг нуруу их хайрны уусууд үргэлж илний хурдуулж идэн удаахан хангай нурууны одоо хөсөйн нурууны уусуулж идэн тэгээ төвийн голынхаа одоо ихээ гас хайрхан шүүний харагдээс манай төвийн гол өмнө өр зүгийг зарим урсаж 243 км урсаж Монголын 6 дахь өндөр хайрхан Монголын говийн их алтай ноён иргэний ард үед очиж орог нуур шинги одоо очдөг юм аа. Тэгээ энэ устдаа их баярлж байна. Тэгээд манай Эрдэнэ зохицын төвийн гол бол хангай нурууны ноён иргэдээс говийн Монгол улсын говийн их алтай ноён иргэд хүртэх тэр голд хөрөн урсаж хүүгээр манай их говьтойгоо манай их хангай хүү холбоотой байдаг юм аа. Хүйн төвийн гол юм аа. За ингээд их баярлалаа. Дээсүүний дээжинд оргил нь бууралтаж ингэрн сэмэрсэн уулас өвгөрч хөгшөрхийн цагт элчэт улаан нарны бүлээн сүудэр тэрхэлж энгүй тэнгэрт ботгон үлэстэй тоглосон тагийн овоо минь